8 сар бүр аимшигын зав байсан. Одоо 9 сарын ихээр амрах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ ер нь бол яг сар болгоно нэг иймэрхүү влог шиг контент гаргая гэж төлөвлөж байгаа байхгүй юу? Яг ингээд нэг тодорхой сэдвийн хүрээнд хийчихээр ярих юм маань амар хязгаарлагдмал, харуулах юм манаас хязгаарлагдмал болоод байдаг. Тэгэхээр ингээд сар болгоны яг ерөнхий үйл явдлыг тэгээ юу басны ерөнхийд нь ингээд харуулсан тиймэрхүү влог хийх юм бол нэгдүгээрт надад амар сонирхолтой гэж бодоод тэгээ ярих сэдв нь би бол юу хүснээрээ ярина. Тийм учраас энэ удаа би надад хамгийн хин чашиг надад ер нь ирдэг тэгээд асуухаас амар төвшөөдөг нэг асуултанд хариулъя гэж бодсон. Тэр нь англи хэл сурах тухай. Хүмүүс яаж англи хэл сурсан тухайга видео хийгээч гэдэг байхгүй юу? Тэгээд тэр бол яг миний туршлагаас харах юм бол тийж бүтэн видео хийгээд ахаар зүйл ерөөсөө биш. Тэгээ миний хувьд бодож явдаг юм гэх юм бол нэгдүгээрт англи хэл яаж сурах тухай асуугаад байгаа хүмүүс өөрсдөө яг англи хэл сурахыг хүсэхгүй байгаах гэж би бодож байна. Яа гэх юм бол одоо англи хэл сурахгүй байх нь англи хэл сурахаас хэцүү. Бүх юм англи дээр болсон. Ирээдүйд ялангуяа ажлын байрнаар гарна гэдэг юм бол англи хэл бүр заавал хэрэгтэй. Яг ихэнхдээ яг миний видеог дандаа залуучууд үздэг. Тэдний юм бол яг үе тэнгийнх нь бүгд англи хэлтэй байгаа. Дээрэс нь хүмүүсийн ингээд сурсан аргыг сонсох юм бол бүгд ерөөсөө яг адилхан л юм хэлж байгаа. Хинэн ч хинээсээ тийм лаг одоо онцгойрцсон нэг тийм ганцхан нууц гэдэг харга ерөөсөө байхгүй. Тэгээд тэрийг хүнээс ингэж та яаж англи хэл сурсан ингэж асуухын оронд өөртөө бэлэн байгаа мэдээллүүдийг хайвал арай дээр би одоо хэллээ гэд тийм шин юм ерөөсөө хэлэхгүй. Гуравт нь гэх юм бол тодорхой хэмжээнд угаасаа золиос гарах ёстой. Мөнгө чийж болно, цаг хугацаа чийж болно. Цаг хугацааны хувьд гэх юм бол мэдээж яг өдөрт тодорхой хэмжээний цаг зарцуулаад тогтмол хийгээл ах юм бол ямар нэгэн байдлаар үр дүн гарах нь ойлгомжтой шүү дээ. Мөнгөний хувьд болохоор нэг бол бүр ингээд өөрөө үнэхээр очроо олохгүй санхүүгийн хувьд боломжтой бол сургалтанд суу. Бүр амар их сургалтууд байгаа. Миний одоо мэдхийнх юм бол гэгээ арай өөр аргаар заадаг. Тэнгуут бас нэг темка гэдэг сошиал медиа дээр юм заагаад байдаг залуу. Тэр залуугийн одоо хийж байгаа контент энэ төр айгүй тийм сонирхолтой. Бидний хардаггүй өнцгөөс яг тэр хэлийг тайлбарлаад байгаа санагддаг байхгүй юу? Тэгэл өөр зөндөө олоо одоо юу гэдэг Jet Absolute юулаа бас компас энэ гэдэг амар их сургалтын төвүүд зөндөх байгаа. Тэднийг хаагаад өөрсдөө судалж агаад суусан дээр нэг бол өөрөө үнэхээр учраа олохгүй байгаа л. Нөгөө талдаа яг эргэн тойрны бүх юм тэртээ дөрвөн англи дээр болсон юм чинь яг тэрийг л өөрийнхөө хүрээлэлд оруулах ёстой ах гэж бодож байна. Би зүгээр л хөдөө 10 жилээ төгссөн. Ер нь 10 жилийн сургуулиуд яг ямар байдаг яг тэрэн дээр л тэргээр чинь л англи хэл сурж байгаа шүү дээ. Тэгээд би ойлгохгүй байсан ч гэсэн нэгдүгээрт амарлаг бүтэн ном уншсан хүн болох гээд. Нөгөө талдаа би энэ номыг яаж игээд дуусгачих юм бол бас миний ингээд хэл арай дээр сайжирчих байхтаа гэж бодоод тэгш ном уншдаг гэсэн. За тэгээ киног бол угаасаа сабтайтлгүй үзэхгүй бол ойлгохгүй учраас надад заавал сабтайтл хэрэгтэй гэж хэлж агаад бүр ингээд татаж авч агаад тэгжээж одоо хүмүүс танд кино үзэх юм бол тэгж үздэг байсан байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ зүгээр хүлэн зөвшөөрөөд яг нэг тиймэрхүү юмдыг байнга хийх ёстой баг. Тэгээд хийгээ явж итэл үр дүн гараад нэг тийм хар аяндаа шууд юмыг ойлгоод ирдэг гэ хүмүүс тэгээд идэв шүү дээ чих хонгогч гэдэг юм уу те. Тэрийг яг үнэн юм байна гэдгийг би бас сүлд мэдчихсэн бохгүй юу. IELTS өгөх гээд бэлтжижсэн чинь гинтл ингээд нөгөө нэг IELTS-ийн шалгалтын дээрх ингээд бүх юм зүгээр яг ингээд чихэндээ ингээд бараг монголоор орчуулагдаж байгаа юм шиг орж ирэл. Тэгэл гинт амар ойлгоод өөрөө бүр тэрэндээ гайхаад вау гэж бодчих. Тэгэхээр зүгээр хийгээл тах юм бол болоо. Энэ хэд юусэн миний хэлэх юм тэгээд надаас дахиж битгий яаж англи хэл сурсан бэ гэж битгий асуугаараа миний угаасаа англи хэл тийм сайн биш. Миний IELTS-ийн оноод болоо. Тэрнээс тийш авч чадаагүй. Тийм байна. Ти яг юу их юм? Чи өөрөө цай уудаг юм шүү дээ. Амар relaxing видео хийн гээд цай тавингуудаа за ерөөс бүтээгдэхнээс орчлаа хийчихээ. Шууд яваач. Яах вэ? Чаддаг юм аа л. Чаддаг юм аа. Манайхан сургалтынхаа видео хийгээд сууж ин тэгээ өрсөд пицца захиалсан. Айгууд ярьсан сургалт маань ямар ч сан та эдэг энэ видеог үзэхэд гарцсан байгаа. Яг ингээл нөө агуулгуудаа гаргаад юмнуудаа бичээл тэгэл яриад ясан бохгүй юу. Тэгээ дараа нь яг эдитлээд харсан чи жах уйтгартай гэх юм уу.
Яг ингээд нүг ярьсараа гол юмудаа ингээд бүгдийг хэлээд өчөж байгаа юм л та. Угаасаа бүх сургууль ер нь бол хийх нэмэдэн штэ. Тэгээ нэг тийм практик юмнууд юусаа харагдахгүй байсан учраас зарим юмнуудыг нь арай өөр хийгээд шинжилж бичээд дахиж бичээ сууж байна. Ер нь бол би ингээд өнгөрсөн сэрж байгаа штэ. Гоё сургууль гарсан баха. Гэхгүй. Бүр амар лаглаг камеруудаар дээгүүр дугаадах шүү штэ. Бүрсэн. Дахиад явчих. Тэнд шийт байгаа юм уу? Зам дээр чинь шийт байгаа юм биш үү? Болгоомжтой. За. Нэг хоёр гурав. За явлаа. Ее. Шитомата. За. За алхлаа. Хүү, smells like shit. Хилчилж байгаа ч. Хүү, за эндээс халдъя. Бодлаасаа үрээч. Баатар чи яагаад жоох юм юухгүй гэх юм бэ? Хоёр би баасна. Хиймэрэг болцсон юм бэ? Бараг болцсон дөө. Өнөөдөр 8 сарын 21-ний өдөр битээр явж давхураа тушаах чинь. Гэтэ давхар авах явуулын станц дээр аваачиж өгнө. Тэгээд энэ арга хэмжээ ер нь бол улиралтай нэг болоод явдаг. Уг нь бол битээр саяхан давхараа тушаасан шүү дээ. Тэгсэн мөртлөө амар их гарсан. Яагаад амар их гарсан бэ гэхлээр сая 100 тэрэлж мэрэлж явахдаа уусан бүх юмны шилнүүд, пивний лаазнууд, ус ундааны савнууд гэж ясаар агаад энэ нөгөө нэг манай ажлынхны идэж уусан юмнуудыг бүгдийг нь буцаагаад аваад ирсэн. Тэгээд эднэрийг одоо авчиж өгч чинь бүр амар их болцсон. Тэгээд ганцхан давхар авах явуулын станц болж байгаа тохиолдолд өндөгний сав авдаг гэсэн. Тэгээд энэ өндөгний савыг ингэ чичээнгүйлээ хатгалсандаа үнэхээр их баяртай байгаа гэхгүй. За гарах уу. Шилнүүд нь нийшээ юу? Шилнүүд үү? Аха. Зайдаа. Зайзоо. Том гэдэр өшөө энэ уутай ах юм чи? Ахгүй. Окей, тэгвэл чи ингэж Жижигүүдийн нийш нарах уу? За тэгвэл чи ингэж яачих тий. нэг юм чи шууд тийш. Юу Юу юм өндөр ороод байгаа юм да. Хоёр найхан захныг супер шагналнаа гэж. За би та гоё стори ярьж өгье. Хэдэн жилийн өмнө манай найзын ээж аав нь зэрэг өгдөөд ээж нь бүхний хар тавтартай аав нь элэг солиулах шаардлагатай болоод тэр жил манай найзад үнэхээр хэцүү байсан. Гэтэ яг тэр үеэр нөхөртөөгөө танилцсан. Нөхөр нь бүхний хар тавдрын мис засалж ээжийг нь дэмчилж исэн. Одоо болохоор тэд өөрсдөө гэсэн хувийн эмнэлгээ нээгээд хавдрын эрт илрүүлгийн чухлыг нийтэд ойлгуулах гээд ажиллаж эхэлсэн. Би ч гэсэн мөм үзүүлсэн. Та хэд ч гэсэн очиж мөм үзүүлээрэй. Bye bye.